хуурай газраар хамгийн урт хилэлдэг 10 улсыг танилцуулангаа хамгийн гол нь энэ дотор манай улс 4 бол 8 дугаар байранд орсон байгаа. Тэгээд хил гэж юу юм? За ямар онцлогтой гэдэг талаар ярив. Тэгээд бас энэ хил гэдэгтэй холбоотойгоор чухал англи үгнүүдийг бас давхар тайлбарлаад явъя. За хил бол хоёр төрлийн хил байгаа. Нэгт нь бол усан замаар буюу хөвчлэн даалаагаар хилдэг. Энийг усан хил гэж нэрлэнэ. За нөгөөх нь болохоор хуурай газраар хиллэх гэж байна. Тэгэхээр энэ өнөөдрийн ярих байгаа зүйлдер болохоор зөвхөн хуурай газрын хилийг ярина. Тэгээд хуурай газрын хилийг ярихдаа хил гэдэг тодорхойлт хэдүүлээ эхлээд ойлгочихъя. Тэгээд хил гэдэгтэй холбоотой ямар үгнүүд гарч байна ярилцъя гэж бодож байна. A line separating two countries, administrative divisions or other areas гэсэн үг байна. Хоёр улс засаг захиргааны нэгж эсвэл бусад бүс нутаг талбайг тусгаарладаг шугамыг хил гинэ гэж тодорхойлжээ. За тэгээд land border буюу хуурай газрын хил, to separate гэдэг үг байна. Энэ бол үйл үг зааглах, тусгаарлах гэсэн утгатай. Administrative буюу засаг захиргааны гэсэн үг байна. За longest буюу хамгийн урт. Long гэдэг үгнээс гаралтай. Дараад нь болохоор line гэсэн үг байна. Шугам. Division гэдэг үг болохоор тухайн өгүүлбэрээс шалтгаалаад хэсэг, нэгж, муж, эсвэл салбар гэх мэтээр ингээд орчуулагддаг. За дэлхийн хуурай газраар хилдэг хамгийн урт хил дотор манай улс хоёр байрыг эзэлсэн байна. За Канада, Америк нэгдсэн улсын хил, за Орос, Казахстаны хил, Чили, Аргентины хил, за Монгол, Хятадын буюу бүгд найрамд Хятад ард улстай хилж байгаа. Энэ хил бол 4-р энд орсон байна. За тэгээд дараад нь Энэтхэг Пакистан, за Орос, Хятадын хил, за Хятад, Энэтхэгийн хил, Орос, Оросын холбооны улс, Монголын хил, Бразил, Боливийн хил, Пакистан, Энэтхэгийн хил гэсэн ийм 10 улсууд байна. Энэ эдгээр улсуудыг харах юм бол бүгдөө газар нутгийн хэмжээгээр дэлхийд эхний 20-т ордог ийм том газар нутагтай, эдийн засгийн хувьд хүчрхэг эдийн засгтай ийм улсууд. Хилийн маргаантай ганц хоёр улсууд энэ зургаас бол харагдаж байна. Жишээлбэл Пакистан, Энэтхэг бол хилийн маргаантай. Хилийн маргаантай олон жилийн туршид Кашмир гэдэг муж улстай холбоотойгоор ийм хилийн маргаантай явж байдаг ийм газрууд байна. За мөн Хятад, Энэтхэг хоёрын хувьд бол бас хилийн маргаантай. Манай улсын хувьд бол манай улсын хоёр хөрш бол дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээрч тэр эдийн засгийн хүчин чадлынхаа байдлаарч тэр хүн амынхаа тоогоорч тэр дэлхийд бол тэргүүлэгч улсуудын нэг. За тийм учраас манай улстай хилж байгаа энэ хоёр улсын хил маань бол эхний 10-т бол багтжээ. Тэгэхээр манай улс бол хуурай газраар хилдэг улсуудын 4 болон 8 дугаар байрыг эзэлсэн байна. Хил яагаад ийм ач холбогдолтой? Тухайн газар оронтой хэр урт хилээр хилж гэн тэр улстай эдийн засаг улс төр геополитикийн хувьд хоорондоо маш хамааралтай байдаг. Тэгэхээр Оросын холбооны улсын хувьд ч тэр Хятад, бүгд найрамд Хятад ард улсын хувьд ч тэр Монгол бол маш ийм чухал ач холбогдолтой газар, улс байна. Гэж бас ойлгох ийм боломжтой юм аа.